Сайн байцгаана уу үзэгчдээ. За мэдлэг подкастын 3 дахь дугаар инхүү та бүхэнд хүрч байна. Таны мэдхүү TM телевизийн нэвтрүүлгээр та бүхэндээ одоо мэдлэг хуваалцах, туршлага хуваалцах манай Монгол улсын маш олон сонирхолтой зочдыг та бүхэнтэй гэж уулзуулж байгаа подкастын маань одоо ээлж дугаар ингээд эхэлж байгаа. Энэ удаагийнхаа зочноор маш сонирхолтой зочин урьж авчирсан байгаа. Та бүхэнтэй уулзуулах гэж байна. За энэ бол Даваас хөрөнгийн Дамдын сүрэн байгаа. Сайн байна уу? Сайн байна уу? Урилга хүлээж авч одоо ярилцах гэж байгаа баярлалаа. За урилга явуулж мэдлэх тусал тий өөрөө мэдгэж чаддаг зүйлийг одоо ярихаар студидтэй өрсөнд бас баярлалаа. Та намт болонд бас энэ өдрийн мэндийг үзэгчтэй бас хүргье. За энэ бол ерөөхдөө ингэж чөлөөтэй ярилцлага шүү. За бид хоёр манай Дамдын сүрэн буюу Дайна маань те бид хоёр хичнээн танилуд байгаа. Маш олон төрлийн салбаруудад ажиллаж, за суралцж явсан юм түүхтэй байгаа. Тэгэхээр өнөөдрийн сэдэв маань болохоор бид нар одоо аялал жуулчлалын салбар гэх үү, усны салбар гэх үү, за тэгээд одоо спортын салбар гэх үү те. Тэр каякны спортын талаар дэлгэрэнгүй ярилцахаар ирсэн байна. Одоо манай одоо монголчуудын хуучин хэллэгээр бол одоо баг усчин. Тэгээд Дайна маань ирсэн байгаа. Нэг усч өгөн мэд шүү дээ. Тэрнтэй өөрийгөө сүрлээд байгаа шүү. Би орчин үеийн хөлтөө. Тэгэхээр одоо Даваас хөрөнгийн Дамдын сүрэн, за Paddle Mongolia-гийн үүсгэн байгуулагч тий. Тэгэхээр манай Даймаагаа одоо үзэгчтэй бас танилцуулъя гэж бодож байна. За Туркийн Анкара хотын Хурай замын дайны сургуульд бэлтгэгдэж төгссөн юм түүхтэй. Дээрээс нь та бүхэн бараг цариг нь хараад мэдж байгаа хаа гэж юу вэ гэд шинжлэх ухааны тань мэдхүн одоо юм контент гэх үү те одоо гэж юу вэ шинжлэх ухааны салбарыг монголчуудад таниулдаг энэ community-гийн хамтран үүсгэн байгуулагч. За тэгээд одоо болохоор Paddle Mongolia гэдэг үүсгэн байгуулад явж байгаа те. За өөрийгөө нэг товчхон танилцуулаач. Өөрийг тань мэддэг хүмүүст. За одоо яг хийж байгаа ажил маань ерөөсө Paddle Mongolia байна. Ер нь Монголдоо энэ усан спорт те энэ завны спортыг бас таниулж мэдүүлье гэж явж байгаа. Яг гоо сайн хэлсэн шиг ингээд ер нь бэкграунд нь суур босрлно цэргийн гаралтай. Тэгээд цэрэгтэй бас ажиллаж исэн туршлагатай тэгээд ийм бэлтгэл офицер хүн байна. Тэгээд хоёулаа дэлгэрүүлээд яг гоо спорттойгоо холбоотой илүү их яриа явсан дээр ах гэж бодож байна. За манай үзэгчид маань одоо каяк гэхээр одоо юу вэ те зарим нь бол мэдж байгаа. Зарим нь бол мэдэхгүй байгаа тий. Би бол одоо энэ хүн зочноо ингээ урихтай бол одоо гой санагдаад. Яа гэвэл манай Монголд маш шин төрлийн гэж би бодож байгаа. Хоёрдугаарт юу вэ гэхээр бид нар нөгөө нэг зундаа тий одоо ерөөдөө та төсөөлөх юм бол одоо ус нь миний төсөөллөөр ч гэсэн тий. Голд, нууранд ингээл ирсэн. Завтай нөхөрл. Сэлүүрдээд байх юм шүү дээ. Одоо бид нар ингээ тийм зунч дээр, өвөлч дээр одоо нөгөө Улаанбаатар хотоос гараад хийх зүйл одоо гэр бүлэрээ ч юм уу найз нөхдөөрөө ингэ хийх зүйл олддгүй шүү дээ. За тэгэхээр бидний хийх зүйлтэй болгож байгаа энэ хүн байгаад байгаа. За тэгэхээр товт одоо ингээд тайлбарлаж өгөөч те. Каяк гэж яг юу юм бэ? За каяк гэхээр одоо ингээл ер нь яг завил яриад байгаа юм л да. Тэгээ одоо шинэ би энэ каяк завны спортыг нь юутай илүү холбож ярих дуртай вэ гэхээр өөрсдийнхөө одоо урайг болгоод явж байгаа ус дурсамжийг нь хөглөнө гэдэг хандлага бол илүү оруулаад байна. Одоо шинэ монголчууд ер нь усны дурсамж юу нэг хэлдэг юм тий. Усны дурсамжийг үл яг монгол хэлэнд хэр бох мэдгүй. Ямар тач гэсэн ингээд олон улстай тий энэ завны аялал гэдэг юм чинь ингээд заваар ингээд хот дундуур явдаг юм активити хийдэг юм чи айгүй өргөн дэлгэрхгүй. Манай Аз соёл ч гэсэн маш эрт орж ирсэн байт юм байлээ. Хичнээн мянган жилийн өмнө ингээд одоо энэ Өмнөд Азийн зүүн Аз одоо юм Өмнөд Азийн шиг бүгдээрээ аралтай бүгдээрээ ингээд дулаан ор учраас ингээд зав аюу эрт орж ирэл бас соёл явж байсан байхгүй. Гэхдээ манайх ингээд далаад гарцгүй учраас тодорхой хэмжээний ингээд орхигдсон юм шиг байна. Тэгээ яг орчин үе дээр бол ингээд энэ завны спорт гэдэг зүйл чинь те усан дээр ингээд хөөн гэдэг энэ мэдрэмжээ хөглөнө гэдэг зүйл чинь ингээд илүү их ойртуулъя бүгдээрээ ингээд дурсамжаа заваар дамжуулаад ингээд хөглөе гэдэг уриалгаар л одоо ингэ явуулж байгаа юм л та. Чи ингэ өөрөө Францад сурж амьдарч исэн хүн. Францад те ингээд хот дундуур
юунууд байгаа сте. Канал гэдэг лөө тий. Тэгээд тэрүүгээр нь завтай хүмүүс явж байгаа сте. Ингээд каноёр нь явж байгаа, каякаар нь явж байгаа. Тэгэхээр эдгэр дээр ингээд явж байгаа хүмүүс ямар гоё харагддаг вэ? Хийж байгаа нь бүр илүү гоё байгаа шүү дээ тий. Тэр байгальтай илүү ойр мэдрэмжийг авч байгаа. Тэгэхээр энийг бас нэг талаараа ингээд Монголдоо аялал жуулчлалын салбартаа нэг бүтээгдэхүүн болгоод тий дараагийн төвшөнд гаргаад ингээд залуучууд нь өвөл ski resort явдаг бол хавар хүмүүс айлхтаа зэрэгцээ гол дээр гараад каягддаг тий явдаг тэр дурсамжаа өгөлдөг тэр юм юуг л соёлыг авчиръя л гэж байгаа. Тий. Ямар гоё юм бэ? Одоо Францын Парис хотод бол одоо нөгөө Сен мөрөн гэж байгаа. Тэр ерөөдөө нөгөө Франц улсад ч гэдэг юм би одоо сурч ажиллаж амьдарч байхад те ингээд том хотод дундаа дандаа юм голуудтай байдаг байхгүй. Тэр голуудаар ингээл за тэр том завин ч явна те жижигэн завиуд ч явна. За тэнгууд каякуудаас явдаг байхгүй. Тэ тэнгууд нөгөө нэг хүн болгол одоо нөгөө нэг монголчууд усан хувьтай гэдэг чинь одоо сэлүүрдэх зайтай л болж байгаа юм шиг. Тэнгууд л нөгөө нэг ингээл хүмүүс хажуугаар нэг алхах чад гол том дуурал завтай нөхдөд ингээл найзуудаараа нийлцэн гэр бүлээрээ нийлцэн хүүхдүүдтэй нийлцэн аврах хавтаацтай ингээд явдаг. Тэр нөгөө цагийг ингээд өнгөрүүлэх тийм гоё. Би ч болоод нөгөө уснаас айдаг хүн байхгүй. Тэгээд тэр ингээд сэлүүрдэд ингээд явж байгаа инээлтэж байгаа хүмүүсийг хараад ямар гоё юм бэ гэлтэй. Тэгэхээр одоо энэ каяк гэдэг одоо Улаанбаатар тэгвэл одоо жишээ нь Улаанбаатар хотын туул гал дундуур ингээд монголчууд маань те ингээд тийм зав ингээд хөлөглөөл явах юм байна гэж би ойлгоод байгаа шүү дээ. Зөв шүү. Тэгээ дээрээс нь 3 салбар нээсэн гэдэг. За Улаанбаатар хотод одоо ингээд каяктай сайхан одоо сэлүүрдэд явах юм байна. За хөвсгөлд байгаа гэж байгаа. Миний сонсноор зөв буруу юу те? За нөгөөх нь одоо айл аймагт гэлээ те. Тэгэхээр одоо энэ монголчуудыг юм зав сэлүүрддэг болгоё гэдэг байгаа. Энэ одоо энэ галзуу санаа ч юм уу те. Одоо хаанаас яаж урган гарч өөрт чинь нэг юм санаа ороод ир. За ер нь нөгөө өөрийнхөө яг энэ завны спорттой, завны аялалтай танилцсан түүхээс эхлэх зүг байх гэж бодож байна. Би ч 2014 онд Туркид цэргийн их сургуульд очоод энийхээ дараа яаж байгаа байхгүй. Заваар ингэж явж үзээд каяк заваар задгаадлаа дээр тэгж явж үзэнгүүтэл за энэ ямар гоё юм бэ гэд яг цэргийн сургуулийн нэг тодорхой хэмжээний бэлтгэлд оролцож байсан л та. Дээс үлд нь 2 3 дугаар курстэй ингэж явж байгаад Монголдо ирээл ингээл ажил амьдралын нийтээрээ гэж явсаар агаад ерөнхийдөө ингээд мартагдаж үлдсэн тийм дурсамж болоо үлдсэн байж аваад 23 оноос эхлээд энд Монголд нэг юм Тайван багш ирээд одоо ингээд дашрамт дээр мөхтлөг хахта баярлалаа гэж хэлбэрээд тийм одоо дүүдүүгийн мөхтлөгаар таних хүмүүс мөхтлөг хах ингээд Тайванаас нэг багш урж ирээд энд левел 1-ийн олон улсын хөтжин ирэх болох тийм юуг эхлүүлж байна. Суралт эхлүүлж байна. Тэгээ оролцох юм юм байна уу? Би ч бүр ухаан тас те тэр чинь нэг тодорхой хэмжээний экспириенс байгаад байсан. Тэр яс очиж оролцсон яа гээл те. Тэгээ очиж оролт 7 хоногийн сургалтанд нь оролцоод левел 1-ийнхээ одоо аяллаа хөтж ирэхээ аваад тэгээд Монголдо хийж эхэлсэн. Тэгээ тэрнээс хойш яг шууд мэрэгжлийн талаас нь нэг ингээ юу болох хэвээр байна. Аяллаа нэг бүтээгдэхүүн болох хэвээр байна гэдэг санаа шууд тэндээс л гарч эхэлсэн. 23 он. Гээл удажсэн чи пан гээл бодогдсон уу яасан? Тийм тэгэл тэр сургалтынхаа процессын үед л за энийг л одоо Монголд бас гоё дэлгэрүүлвэл те мэдээж тэр чинь нэг юм галзуу санаа байхгүй юу? Тодорхой хэмжээний те эрсдэлтэй энэ чинь экстрим спорт те экстрим аялал. Энэ нэг хүний амнасыг даагаад аюулгүй байдлыг хамгаалаад аялын нэг бүтээгдэхүүн болгоод явна гэдэг маш их хариуцлага, маш их одоо туршлага тий хамт олонны ур чадвар шаардсан зүйл байгаа да. Тэгэхээр энэ дээр зориглоод орно гэдэг нь өөрөө нэлээд галзуул байсан л таахнасаа. Тэгээ өнгөрсөн 24 оны хавар 100 7 сард ингээл хөвсгөл рүүний 10 цаг аваад очоод бизнес эхлүүлжсэн. Яг Чока гэдэг найз маань байжсэн. Гэхдээ ерөөхдөө бол цанаанд авсаж ирсэн ч гэсэндээ ингээл ганцаараа л эхэлжсэн. Тэгээ хөвсгөлд зундаа үйл ажиллагаа явуулаад эхэлжсэн. Одоо ингээд хөвсгөлд шаваа тавиад гэх юм уу ингээд эхэлжсэн бизнес маань энэ зун булганд бас бүтээл ресорттойгоо нийлээ бүтээл ресорт дээр 100 явлаа. Тэгээ дараачих нь жилүүдэд ингэж хамтрах юмнуудаа яриад явж байна. Тэгэхээр ингээд үндсэндээ хөвсгөл нэг салбартаа булганы тишигттэй энэ хүмүүс айгүй их мэдт юм дөө энэ Итаротаа бэлчиргээ доошгоо яваад айгүй байгаль үүсгэлэнд гой газар байгаа. Тэрний дэйгэнд бол бүтээл бол ингээд бүтээл ресорттой хамтраад тэгээ энэ намар Улаанбаатар хотод
туул голыг эдийн засгийн эргэлтэнд оруулъя гэж байгаа. Энэ хотын төвөр нь урсаад шүү дээ тий. Тэгээ энэ дээр нь ингээд заваар яваа залуучууд цагаа зүв боловсон өнгөрөөгөөд тий. За уучлаарай даймаа. Каяк гэдэг чинь ахаад нэг манай үзэгчд тайлбарж өгөөч. За нэг ямарсан зав байгаад байгаа юм байна. Нэг хүн суух юм уу, хоёр хүн суух юм уу? За тэгээд тэр нэг ямар ч хэлсэн сэлүүр энэ төр байгаад. Яг манай монголчууд ч нөгөө далаад гарцгүй гэдэг утгаараа яг нэг иймэрхүү энэ завны төрлийн спортуудыг сайн мэдхгүй хүмүүс бас байгаа шүү дээ. Чиний гоё. Нүдэнд харагдтал нэг тайлбарж өгөөч. За каяк зав гэдэг нь яг ингээд завыг ингээд ерөөхдөө мэддэж штэ манайхаас нэг ингээд пластик байна тий. Магадгүй дээр үеийнх нь бол модон байна. Одоо сүүлийн карбоноор хийдэг. Ингээл завны айгүй олон төрөл байдаг. Энэ дотроо би болохоор каякныг ин оруулж ирж байгаа. Хоёр талаас илүүртэй. За. Тэгэхээр зав дотроо яг одооны байгаа бүх завнууд каноэ сүсэлтэй байхгүй. Каноэ гэдэг. За. Каноэ чинь каноэ гэдэг нь юу гэсэн үг? Каноэ чинь ингээд юм дээдлэн задгаа юм зав байдаг байхгүй. Бүр 7000-9000 жилийн өмнө одоо Арктикт тий инөөд гэдэг нэг юм дотроо юм үндэстнүүд юм да. Тэднээс ингээд үүсэлтэй. Тэгээ Хойд Америкийн одоо индианчууд гэж бид мэддэг тий. Индианчууд бас аюу өргө хэрэглэдэг байсан байгаа юм задгаа завин дээр мод ашиглаад нэг юм нэг талтаа ингээд сэлүүртэй. Та нэг кино мэнүүд аюу ормаач нэг юм Итали кино мэн юм Америк кино юм дээр ингээд гардаа штэ нэг талтаа юм сэлүүртэй ингээд сэлүүртэл юм задгаа юм дээр хосоороос. Одоо ч гэсэн одоо нөгөө одоо бас дэлхийн хайрын хотуудын нэг те Венецд ч очингууд ч нөгөө нэг юм өндөр барилгууд донд ч нэг юм яг Итали хөр зогсцсон. Тэгээд хосууд ч завин дундаа ингээ суугаалтай хөтөлцөө тэнгүү нэг арталт нэг хүн ингээл айгүй урт тийм сэлүүрээр ингээл хойлом сэлүүртэй хэлдэг. Тэр тэндээс ингээл тэр чинь ерөөхдөө ингээ завны өв хэсэг байхгүй. За өв хэсэг юм уу? Тийм одоо ингээл задгаа. Тэ тэндээс ерөөхдөө нэг спорт болоод хөөжөхдөө каяк буюу ингээ хоёр талаас сэлүүртэй болж өгдсөн. Олимпийн бас анхны олимпийн төрлийн спортуудын нэгд ордон шүү дээ. Каяк, каноэ гэдэг спорт чинь. За ингээд завин нь бол ойролт адилхан байж болно. Сэлүүрэндээ ингээд ялгаа нь байгаа. Каноэ завин бол ингээд задгаа илүү их байдаг байна. Тэгээ нэгээрээ суудаг, 4-5-аас суудаг, 2-оос суудаг байгаа. Зөндөө олон төрөл. Тэгээ ингээд задгаа нэг талаас сэлүүртэй байх бай каноэ. Завин адилхан мөртлөө ингээд хоёр талтаа ингээд үргэлж нэг юм юу та. Одоо манай яг завнууд дээр байт юм үргэлж юм сэлүүртэй. Тэгээ хоёр талтаа ингээд сэлүүртэд явдаг нь бол каяк болно. Одоо ерөөсөө ялгаа нь айгүй амархан юм биш нэ. Каноэ каяк хоёр би бас яг ялгааг нь ойлгодог байсан байхгүй юу? Үргэлжилсэн сэлүүртэйг нь каяк гэдэг юм уу? Салцсан сэлүүртэйг нь каноэ гэдэг юм уу? За тэгээд дотор сууж байгаа хүмүүсийн тоон болохоор хамаагүй аль аль нь хамаагүй. Тийм аль аль нь хамаагүй. Яг хоо одоо ингээд сүүлийн үеийн каяк завнууд дээр бол энэ пластикын одоо хонсраа хийгдсэн каяк завнууд бол маш олон төрлөө байгаа л да. Тэн дээр ингээд хоёулаа суудаг. Тэгээ энэгээр юм хоромч юм хийд юм да. Тэгээ тэрийг ингээд хаагаад ус одоо хамгаалаад хийгдсэн байгаа. Тэр чинь ингээд 2-3 хүнийг байгаа. Спорт ирнэ ч гэсэн ингээд дабл сингл гэл явна тий. Дахиад нэг завны төрлийг бас мартчихлаа. Rowing гэдэг юм байна. За rowing гэдэг чинь болохоор хоёр талтаас илүүртэй. Гэхдээ ийм үргэлж биш ингээд салангад. Тэгээ ингээд завин дээр нь бэхэлсэн байдаг шүү дээ. Тэнгүүтээ ингээд хоёр талаас нь бариад хоошоо ингээд сэлүүрдээд уушаа ингээд сэлүүрдээд явдаг. Тэр бол rowing-д орно. За энэ бэхэлсэн. За ингээд зав бол үндсэндээ ингээд 3 төрөл байдаг. Тийм. Тэгээд Монголд хамгийн одоо ингээд тохиромжтой байгаа нэг юм уу? Ингээд залуучуудад одоо ус илүү сайн мэддэггүй гэдэг утгаар нь одоохонд ингээд мэдэх гээд байгаа гэдэг утгаар нь арай амархан болгож каякийг мань хэлж оруулж ирж байгаа байхгүй. Гэтэ эн чинь ингээл би бол ингээд өөрөө сонирхоод каноэ манаа бүгд ингээд л явдаг. Тэгэхээр ингээд цаашаага үргэлжлүүлээд ингээд левел ахаад те илүү ингээд сонирхчдын түвшин өргөн болох тусмаа л илүү олон төрлөөр илүү олон гоё ингээд экспириенсүүдийг авах үүднээс гоё юм төрлүүд нэмэгдэх баг. Одоо paddle board гэдэг юм байдаг шүү дээ. Зогсоогоор ингээд босч явж ирсэн нэг урт юм каноэ шиг нэг талаас илүүрээ тийм тийм. Тэр чинь бол paddle board гэдэг. Тийм paddle board спорт ч айгүй өргөн дэлгэр өгчсөн. Ингээд ийм за хоёлаа тайлбарлая. За ингээд ямар ч үс энэ хэдүүлээ энэ завны одоо энэ төрлүүдийг манай даймаа маань бид нар тайлбарлаж өгч юм те. За тэнгууд манай Монгол улсад ч за нуур, цөөрөм, гол, горих гэл те. За тэнгууд таны ингээ оруулж ирж байгаа санаачилсан энэ каякны спортын төрөл маань голд илүү зохицолтой юм уу? Нууранд ингэж сэлүүрдэж явдаг юм уу? Ямар учиртай юм?
За одоо саяны хэлсэн шиг ингээд зав айгу олон төрөлтөө. Тэнгүүдээ завин дотроо загвар хийцдээсээ шалтгаалаад голынх гэж байна. Нуурах гэж байна. Нуурах нь бол далаа дээр бас явчихна. За ингээд нуурах болоод ирэхээрээ буюу ингээд далаа зав болоод ирэхээр илүү их юм нарийнхан. Арай жоохон тэнцвэр нь баг. Гэхдээ юм тогтоол усан дээр явж байгаа учраас цүцэлт сайтай байх хэрэгтэй. Юм нарийнхан. За. Урт байна. Тэгжээж нөгөө тогтоол усан дээр илүү хурдан зүсэж хурдтай явна шүү дээ. За голын каяк зав, голын каноэ зав гэдэг нь ингээд доот нь илүү өргөн. Тэгээ богинохон дуу. Нуурын зав, одоо далайн зав бодох юм бол. Тэгэхээр одоо ямар ч хэсэн гол дээр явдаг, нуурын дээр явдаг зав гэж байгаа. За юун дээр ингээд Монголд одоо би бол яг зориултаар нь ороод ирсэн байхгүй. Голын зав бол голын аяллаа завдыг би орлоод ирсэн тий. Одоо аяллыг нөхшүүлж байгаа учраас нуурын дээр бол нуурын завнууд маань ингээд явдаг. Тэгэхээр ингээд голын завн дээр аваад үзэх юм бол тэр чинь илүү их тэнцвэртэй. Тэг өргөн доотлон өргөн богинохон байна гэдэг чинь ингээд хавсаар унахгүй байхал тэр нөгөө эрсдлийг нь багасгаад байна гэсэн үг шүү дээ тий. Тэгээд дээрэс нь ингээд голын завны Монголд айгүй гой зүйлний үгэл Монголын ихэнх гол мөрөн олон улсын ингээд усны төвшин гэж юм байдаг байхгүй. За голыг ингээд ангилдаг гэсэн үг. Спорт дээр нь аял дээр нь ялгаа байхгүй. За 1-р төвшнөөс 2-р төвшнөөс гээд 5-р төвшнөөс хүртэл ангилна. Тэнгүүт Монголын ихэнх том гол мөрнүүд бүгдээрээ 1-р төвшний буюу хамгийн сэв. Тэг ингээд нөгөө аюулгүй голтой ордог. Тийм үү? Тийм. Тэрийг яаж үнэлж яах вэ гэхээр жилийн дундаж ингээд усны төвшний нэмэгдэл тий. Тэгээд жиг дурсцсан одоо ингээд хэмжээний тэр юмар. Яг бүр нарийн ингээд судлагдаад гарцсан юу байхгүй ч гэсэндээ ер нь л одоо сэлэнгэн байна уу, тамирн байна уу, туулан байна уу, тий ингээд сэлэнгэн байна уу. Бүгдээрээ л ингээд голцоо 1-р төвшний устаа буюу айгүй одоо эрсдэл багтаа гол мөрөндөө орж байгаа учраас яг миний бизнесийг хийхэд буюу одоо ингээд завны аяллуудыг хийхэд бол илүү тохиромжтой. Аюулгүй байдал талаас одоо ингээд мэрэгжлийн хүний хувьд авч үзэхэд тий аврахад боломжтой гэсэн үг. Айгүй боломж. За тэнгууд одоо за завны ийм төрлүүд байдаг юм байна гэдгийг хэдүүлээ мэдэж авлаа. За гол нууранд аль алин дээр нь каяк хийж болох юм байна Монголд гэж ойлгож авлаа тий. За тэнгууд одоо өөрийн чи хийж байгаа энэ Paddle Mongolia гэх тий. Энэ ч одоо нууранд байгаад байгаа мó голтой байгаад байгаа мó. Одоо тэр хөвсгөлийн одоо ингээ нууран дээр байж байгаа гэдэг тий. Тэнгүүд одоо Улаанбаатар хотод туршиж үзсэн гэж байгаа тий. За нууран дээр туршиж үзсэн юм байна. Голд ингээ туршиж үзсэн юм байна. За энэ талаар гоё сонирхолтой юмнууд яриач юу ямар юм бэ? Хэцүү юм байна уу? Бэрхшээлтэй юм юу байна тий? Адал явдал юу байна? Юу болов? За шинэ салбарын хувьд бол ингээд хадлын явдлаар дүүрэн штэ. Тэр чинь ингээд бүгд туршигдаад явж байгаа тий. Ингээд өөрөө тэр эрсдлийг даана гэд бизнес хийгээ явж байгаа хүний хувьд. Залуучууд ингээд ирээл хүү яа гээл бөөндөө сууж байна. Гоё штэ тэр чинь ингээд тэгээ шинэ юм турш үзэх гээд ингээд азганаад байгаа нөхдөд байгаа штэ. Тэрийг чинь ингээд миний хувьд аль болох ингээд зөвөр тайлбарлаад зөвөр анханаас нь суурийг зөв хийж өгөөд явъя гэдэг одоо ингээд чин хүсэл эрмэлзэл байгаад байдаг. Тэгээд хөвсгөл дээр хийсэн гэсэн тийм. Хөвсгөл дээр 24 оны 100 хийгээд явж байхад бол нуурын завь голцоо байгаа тийм ингээл тэр чин тогтоол болсон дээр тодорхой хэмжээний зааг тавьж өгнө. Нуурын гүнлөө нэгэн туршлагатай нөхөр оруулахгүй бол хөвсгөл нур чин ингээл 500 м явал хөлгүүг нэ бүр ингээд 10 20 м ингээд доош шүү гүнзгий болчихдог. Тэгээд 7 м-ийн үнсэг дээр боيو нэг 10 м-ийн 20 м-ийн зайн дээр ингээд юм хязгаарлах шугам тавиад өгсөн. Тэгэл аяллаа хийдэг байсан л та. Тэгээд энд ингээд залуучууд дээр ингээд ирж байгаа комментүүд те ингээд залуучуудын авч байгаа экспириенсүүд дээр ингээд харж хахад манайхан яг хүндээ уснаас хол хүмүүс биш байгаа. Хийгээд байгаа байхгүй. Сонирхоод байгаа байхгүй. Гэтэ тэрийг нь зөв хийх те нууран дээр одоо ингээд хийвэл яах юм бэ? Нууран дээр холын аялал хийвэл яах юм бэ? Орийн аялал хийвэл яах юм бэ гэл. Миний хувьд болохоор илүү их нөгөө усан дээр их цагийг өнгөрөөж байгаа гэдэг утгаараа чи нөгөө хүн хаан туршлагатай болох үгүй нэг практик хийж явах таа штэ. Усан дээр хэрэг цагийг өнгөрөөсөн тэр хэмжээгээр л би туршлагатай болж байна. Тэр одоо бизнесээ ойлгож байна. Хүмүүсийг илүү одоо яаж илүү аюулгүй байдлаа хангах, яаж илүү гоё турсамжууд бүтээх юм гэдэг юмнуудыг ингээл анзаараад байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр хөвсгөлийн аялал бол ингээд нууран дээр дараа чинь нуурууд дээр ингээд салбар нэгэд явдаг ч юм уу. Ингээд бол хамаагүй их туршлага хөрөмтлүүлсэн хамгийн гоё юм экспириенсүүдийг өгсөн тим аяллууд болсон.
За Булган аймагт ингээд игийн голоор явж जैन. За энд ингээд туулгалаар энэ намар 9 сарын 1-ээс эхэлж явлаа. Тэгээ хотын төвөөрөө ингээд яваал хүн амьтан за унах нь унаалтай ингээд аврах нь авраал ингээд нэг юм зөндөөл юмуд болж байгаа шүү дээ. Процессод болж байгаа тэр дунд чинь. Тэгээ энэ дээр бол ихтгэлтэй байгаа нэг юм юу гэх юм бол за ямар тач байсан гэсэн манай баг айгүй сайн сургагдсан. Энэ бол айгүй. За байж байгаарай даймаа. Би яриач тасалчлаа, авуучлаарай. Хоёулаа гэхдээ нэг юм гоё. Би одоо жишээ нь уснаас айдаг юм баггүй. Ус хараад кал авчдаг баггүй. Хүн чинь нөгөө фобиа гэж байгаа шүү дээ. Айдас байгаа. Миний айдас одоо сул тал гэх юм уу те. Тэгээ уснаас амар айдаг баггүй. За арайч ус вантай уснаас бол айхгүй те. Гэхдээ гол дарахаас бол айдаг баггүй. Далайн балаа ирэг дээр очихор би ингээл хөлөөд үрээл ингээл эргээр нь ингээ явж идэг. Одоо манай найзуудын шоолдог байхгүй намайг яа дүүл тэр бол миний айдас. За тэрнтэй адилхан маш олон тийм уснаас айдаг төрлийн хүмүүс байгаа те. Гэтэ чинь өөрөө чинь зохион байгуулж байгаа, санаачилж байгаа энэ каяк гэдэг зүйлийг Монголд оруулж ирж байгаа энэ зүйлээр бол би бол амар баярлж бахархаж байна. Гэтэ уснаас айдаг хүмүүс зөндөө байгаа. Монголч далаад гарцгаа орно штэ. Тэнгүүд завинд ингээд суугаад гэр бүлээрээ найз нөхдөөрөө ингээд суугаад явах гад тийм үү. За тэгээд ганцаараа суух юм уу, хоёулаа суух юм уу те. Тэр айцтай хүмүүст чи одоо нэг тайлбарлаж өгөөч юм. Хэр аюулгүй юм уу те. Гол дээр чи явахыг зөвлөөд байгаа мó, нууран дээр явахыг зөвлөөд байгаа мó те. Чи нэг нүдэнд харагдтал нэг дараалтаар гой тайлбарлаж өгөөч. Одоо наач ихтэй уснаас айдаг хүнд. Яг нэг юм амар ихтгэлтэйгээр хэлэхэд бүгдэн дээр нь явж болно. Нууран дээр явж болно, гол дээр явж болно. Тэгээд яг аяллаа туршид ус чөрөхгүй аяллаа дуусч болно. Гэж амар ихтгэлтэйгээр хэлдэг байхгүй би. Ус юу гэнэ? Ус ингээ биед нь хүрэхгүй. Яг гол дээр яваад байгаа шүү дээ. Гэтэ ус хүрэхгүй мө те? Ус биед нь хүрэхгүй аяллаа дуусгаж болно. За. За яг ингээ олон улсын стандарт гэдэг юм ил Монгол ингээ аюу эхнээсээ барьж авах хэрэгтэй юм байна. Сорин те. За ингээ Таиландд би чи ингээ 2 жил тамирчтай авч явсан. Ер нь ингээ олон улсын каяк завны аяллуудыг яаж хийгээд байна. Тэгээ ер нь олон улстай стандарт гэдэг юмыг яаж мөрддөг юм гэдэг юм чи ингээд анхааштай хэлсэн үг чинь сурж байгаа шүү дээ. За гарахтаа за хоёлаа тэр олон улсын тамирч эдрийг дараа яри за би асууя. Чи нэг тайлбарлаж өгөө. За нэг ганцаараа суух гэдэг юм уу, хоёулаа суух гэдэг юм уу, гэр бүлээрээ суух гэдэг юм уу те. Тэгээд одоо Улаанбаатар хотод хизээ ингээд тэр каяк хийж болох юм, 100 хийж болох юм уу, өвөл хийж болох юм уу чи нэг тайлбарлаж өгөлтөө. За. Манай завны сонголтуудаа шүү дээ. Нэг хүний гэж байгаа, хоёр хүний гэж байгаа. За тэгээд ситон топ гэдэг байгаа. Ситон топод бол ингээд дээр нь суугаад аялдаг, хосын аялын завид байгаа байхгүй. Манай төрөл дотор. Ситийн топ гэвэл дотор нь орж суудаг, суугаад ингээд аялдаг. Ганц хүний аялын завид. Тэгээд бүгдээр өөрсдөө хийн штэ. Өөрсдөө тэр чинь тра хийгээд ингээд туршаад өөрсдөө аял одоо ингээд заваараа сэлгүүрдэд явна штэ. Аюулгүй байдлыг манай баяхан хамгаална. Тэ. За туул гол дээр бол эх зунаас 95 сарын сүүлээр ч юм уу 6 сараас эхлэе гэж бодож байна. Тийм төлөвлөгөө гаргацсан явж байна. Тэгээ 10 сар хүртэл ингээд 4 сарын хугацаанд та бүхний ингээд хотын төхөөр каяк завинаар аялуулнаа. Тэ. Энд ингээд яг сайн хэлдэг шиг олон улсын стандартаараа нэг зав буюу 2 зав байсан ч хамаахгүй хөтөж заавал тагч байна. Аюул байлаа бол. Аа за нэг хүн ямар ч байсан за би хоёлоо төсөөлөө. Би найз зөвхөнтэйгээ хамт ингээд сууж хахад хажууд нэг завтай хүн намайг дагж явах юм. Аюул байлаа хамгаалаад дагж явна. Аа за. Тэрнээс өмнө жижигхэн воркшоп сургалт ор хаашаатны. Хойрын газар дээр ингээд юу яаж болцоо чи ингээд шууд завин дээр суулгаад за бай бай гэж болохгүй шүү дээ. Анх удаа сууж байгаа мэдхгүй байгаа хүн чинь. Тэгэхээр одоо завны эд хэрэгслүүд байт юм уу, техник хэрэгслүүд бүх юмыг нэг танилцуулна. За каяк зав гэдэг юм ийм бүтцтэй, энэ ийм хэмжээний даацтай, за чинь өмсөж байгаа аврах хантаас чинь ийм даацыг тэдэн цаг усны мандал дээр хөвлөх чадaltaа гэх бүх юмыг танилцуулна шүү дээ. Тэгээд ямар үед эрсдэл гарч болох юм тэнд нь хөт чинь яаж яаж явна, тэгээд дохой цангаагаар яаж харилцах юм, шүүгэл дуурал яаж харилцах юм, эргэлүүгөө яаж шахах юм, тэгээд яаж завнаасаа буух юм суух юм бүх юмыг зааж өгснөөхөө дараа завин дээр суулгана. За ингээд завин дээр суугаад явж байхад чинь 4 хүн тутам дээр нэг аюулгүй байдлыг хамгаалсан хөт чажууч явж байна. Аа за. Тийм. Тэгээ унах юм бол яах вэ гэдэг төлөвлөгөөгөө өөрчлөөд баг дотор ингээд ярилцаад одоо ингээд 4 дээр нэг хөтч гэдэг чинь тавуулаа ярилцаад за нэг нь ингээд унах юм бол би ингэж аавна. Завиа ингэж гаргана.
гэд хоорондоо төлөвлөгөөгөө яриа гардаг байна шүү дээ. Ойрын зан аюул байсан ч хамаахгүй. Бүгдээрээ аюул байдал хамгаалж гардаг. Тий. За тэгвэл ямар ч үсэн нэг хүн бол намайг хамгаалаа явах юм байна те. Би ч одоо усан сэлж чаддаг хүн шүү дээ. Ерөнхийдөө нөгөө нэг энэ Европын орнуудад ч гэдэг юм уу усанд сэлэх, устай ойрхон байх гэдэг утгаараа 10 жилийн боловсролын системдэр нь одоо усанд сэлэх гэдэг зүйл бүр зайлшгүй байт юм. Манай одоо Монголд ч юм бол бид 10 жилдээ хөвчлэн гимнастикийн дасгал хийдэг. Сагсан бөмбөгийн тэ спортоо бид нар ингээл бараг тоглож үзээгүй, биеийн тавирын хичээлээр үзээгүй хүүхэд бол байхгүй шүү дээ. Тэгвэл Европт бол нөгөө нэг усан сэлэх гэдэг бүр ингээ зайлшгүй спортоор нь оруулсан учраас усан сэлж чаддаг юм байна тий. Тэгэхээр манай Монголд ч юм бол одоо усан сэлдэг хүмүүс хэд байгаа бол тий. Одоо гол устай ойрхон манай нүүдэлчд маань, малчид маань тий. Гол устай ойрхон хүмүүс сэлдэг. Гэхдээ нийтлэгээрээ манай Улаанбаатар хотын хүмүүс бол усан сэлдэггүй гэвэл энэ бол бас асуултын тэмдэгтэй л зүйл гэж би боддог байхгүй. Тэгэхээр заавал усанд сэлж чаддаг байх ёстой юм уу, ёсгүй юм уу тий. Одоо уснаас айж байгаа хүмүүст чи нэг тайлбар өгөөч. Усан сэлдэг байх шаардлага байхгүй. Зөвхөн давхар хөтөж ингээ аюул байдлыг хамгаалаа явж байгаа юм шүү дээ. Тэр хүн чинь ямар зорилготой вэ гэхээр болшгүй тохиол аврах гал боддог байхгүй. Тэгээ дээрэс нь хамт явж байхад дөрвөн хүн гэдэг чинь бас учиртай. Олон улсын стандарттай. Бид нар явуулж байгаа аяллахаа маршрутыг эхлээд бүх аюулгүй байдлыг усны голдролоос нь ахуулаад судалж байгаа байхгүй. Одоо намар явж ирсэн ингээл маршалын гүнээс зайсан гүний хоорондохын маршрутын бүх хаана эргэлттэй байна. Хаана илүү ширүү урсгалтай байгаад байна. Илүү эрсдэлтэй газруудаар нь яаж хүмүүсээ гаргах юм гэдэг. Тэгэхээр тэрийг урьдчилан тооцоолоод төгтөч нь урд нь гарч явж байгаа, нэг нь хойно гарч явж байгаад аюултай хэсгийг нь гаргаад тэгээ тэрний дараа ингээ аюулгүй хэсэг дээр нь нөгөө чийлрэх хугацааг нөгөө тэ ингээд чөлөөтэй байх зураг авах сториг бүх хугацааг нөгөөд ийм пауста тэгс мөртлөө эрсдэлтэй нэг ийм замыг нь бид ч нөгөө эхлээс хонгоод тэр чинь контрол хийгээ те бүх юм би ингэ аюулгүй өөрсдөд харуулж байгаа учраас нэг нөгөө аюулгүй болох бүх юмыг хийж ийн гэсэн үг байхгүй. Дараагийнхан зүйл юу гэхээр ингэ сэлж чаддаггүй гэдэг дээр бол чиний хэлсэн шиг ингэ ихэнх нь сэлж чаддаггүй байдаг. Тийм гоо жишээ өдр байна. Одоо над чиг одоо очингуудаа айж байгаад одоо захиалгын хайлгаа өгөөд очиж байгаа байлгүй дээ те одоо Instagram энтрээр холбогдоод пэйж энтрээр Facebook пэйж энтрээр холбогдож очиж тийм үү яа гэдэг. Тэнгүүтээ захиалгаа өгөөд яг газар дээр ус хараад одоо начиг тийм айцтай хүмүүс бол одоо боллоо гэж зогтааж ийсэн ч юм тийм тохиолдол байдаг. Тэгээ яг ирж байгаа нөхдүүд чинь жоохон шийдэж ирнэ. Яг ирчээд буцаж байгаа тохиолдол байгаагүй л те. Байгаагүй. Тийм ингээд ер нь айцад аван туулах гал үзэж байгаа штэ. Зэрийг нь бол та хэд бол сайн тайлбарж өгöd байгаа юм те. Тийм. Эрсдэл байгааг нь угаас тайлбарлаж байгаа. Тэгээ эрсдэл дээр нь яаж аюулгүй байдлаа хамгаалахыг нь тухайн ингээд ус ингээд процесс дээр нь харуулж байгаа байхгүй юу. Хуурай газар дээр байхад нь ирэх дээр нь за завчин ингэн хөмрүүл ингэн аврах ажиллагаа явуул ингэн. За чи ингээд унах эрсдэл байгаа юу? Бага. Унчих юм бол яаж нөгөө нэг энэ оо хөвхийн усны мандал дээр хөвхийг нь хүртэл зааж юм. Тэгээд усны төвшин их хит их мэд хурд тонцос ороод үер мөр болох юм бол бид нар ч нэг цагаагаараа байнг үнэлж байгаа учраас ямар үед нь аялаа хийхгүйгээ хүртэл мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө хийх өдрүүд байна гэдэг чинь ингээ нартаа тогтун тий боломжтой үеүүдээр нь хийж байгаа. Ийм байгаа тийм. Тэгээ одоо ингээ саяны ярьж байгаа шиг тий чи ингээд огцэлж чаддаггүй байна уу тий айцад аван тулах гэдэг юм уу гэдэг. Бид нар зоригжуулдаг. Тий чи айцтаа үнэхээр нүүр тулахад бэлж чаднаа. Тий. За ийм байгаа. Тэгвэл ямар ч үсэн цагаагаарын хувьд бол салхи багтай ч юм уу ямар ч үсэн цагаагаарын тогтун үе энтер гэдгийг анхаарж агаад өдрөө сонгож хийдэг юм байр гэж ойлголоо зөв үү? Тэрээс бол манай монголчууд ч юм бол хамаагүй юу ч байсан хийнэ гэдэг тийм бол байхгүй. Тэгэхээр аюулгүй байдлын зүгээс бол тэрийг анхаарж байгаа юм байна. Тэнгүүд ингэж байгаа. Живлээ гэд те. Тэнгүүд би ингэж сонсч ирсэн. Усан дотор ингээд хүн унаа штэ те. Усанд. Хүн чинь нөгөө нэг ихээс төрөхтэй ураг дотор усан дотор байдаг те. Тэг ингээ атрилдаад нөгөөд усанд орох ч гэсэн тэр рефлексээрээ ингэж атрилдаг гэдэг тэгжсэн. Тэр тэгж сонсч ирсэн. Тэгээ хүн чинь нөгөө бие чангалаад улам ингэж живдэг ч юм уу нэ. Ингэж сонсч ирсэн. Тэгээ тийм ийм тохиолдолд одоо жишээ нь хүн ямар нэгэн байдлаар усанд за одоо ингээ Улаанбаатар хотод чинь
туулгол дагсан, нуур цөөрөм дагсан юм маш их тийм ослууд, аваарууд, эндэгдлүүд их гардаг тий. Чи энэ дээр юу гэж боддог вэ? Гэхдээ ингээд угаасаа юу ааштай. Үн чи ингээд байгалийн инстинктээр тий сонгорол ихээс төрсөн угаасаа л тэр ургийнхаа хэлбэрт л ордог байхгүй. Сэлж чаддгүй нөхдүүд яадаг вэ гэхээр голцоо шууд бие өмдөг ингээл хоёр гараа хамаал хөлөө хамаал шууд нэг хийвлээсэн хэлбэрлүүл явж. Яг ингээд бие хөмждөг гэсэн тэ усан дотор ороод. Тэр чинь ерөнхийдөө бол хамгийн аюултай л та. Тэгэхээр трийгээ орчлаад угаасаа нөгөө аюулгүй ашигын зааварчилгааг юмд танилцуулж явахдаа эглэж байгаа. За бие хөмж болохгүй ш. Ямар ч тохиолдолд унлаа гэж бодоход ганц зүгээр жоохон ингээд нуруу хатаалгаад өгч. Юугаа эргөө өргөөл нуруу хатаалгаад өгч. Тэгэхэд тэр нөгөө одоо ямар хантаас байхаас үл шалтгаалаад энэ бүх аврах хантааснууд чинь усны мандал дээр ингээд шууд юу одоо амьсгалах, харах, сонсох бүх мэдрэхүүг нь ил гаргах тийм л зорилготой шүү дээ. Ингээд шууд ингээд хөвөө гаргаад ирдэг байхгүй. Энэ толгойн хэсэг. Тэр тийм стандарттай байдаг учраас нуруугаа жоохон хотоолгох л гараад ирнэ. Тэр чинь ингээд өрчлөөд маш сайн хэлж өгдөг шүү дээ. Гидий төмбий хотоо гэдэг шүү дээ. Манайхаа хэрвээ одоо ямар нэгэн байдлаар за аврах хантаацтай явж байгаа юм байна. Хэрвээ унах юм бол те ер нь бол гол ус руу явж байгаа хүн бол энэ хантаацтай л байсан дээр. Начиг одоо муу санаалаад гэдэг шиг те одоо ер нь бол дандаа аврах хантаацтай л явж исэн зүгээр гэж би бол боддог байхгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар унах юм бол сандралд орохдоо те тэр бэлтгэстэл юм байл нуруугаа л хөтлөх хэрэгтэй те. Тэнгүүд хүн чинь ингээд юм толгой нь ингээд гараад амьсгалах боломж нь бүрдээд байгаа юм тийм. За тэгвэл тэрийг ойлгож чадлаа. За тэгвэл таны яриад байгаа энэ каякч юм бол 100 хийж үтсэн юм байна. Туулгаалдаа хөвсгөлд буулганд гэсэн те. Тэгэд өвөл хийх гээд байгаа гэдэг гисэн үү? Би бол одоо гайхаад байгаа байхгүй юу? Хөвсгөлд ингээд яг хаана хийх гээд байгаа юм те. Гэхдээ ямар ч үсэн Instagram дээр ингээд те бичлэгэн дээр ингээд үзчихсэн бол ингээд тэр зар дундуур чинь тайвар ингээд амар том өндөр уул хад дундуур ингээд юм завтай хүмүүс яваад идэв штэ. Ерөнхийдөө энэ Европод чинь ямар галзуу юм бэ гэдэг шиг тим хийгээд байгаа. Тим юм Монголд хийх гээд байгаа. Тий. Аялал талаасаа ийм байна. Одоо шинэ ингээд манай би өөрөө жоохон экстрим хүн л дээ. Тэрэндээ бас юу яагаад байдیں۔ Одоо ингээд хадл явдал дуртай. Өөрийнхөө юугаас ингэж хараад гэтээ эрсдэлтэй юм лөө ингээ ороод байгаа өөр мэдрээд идэг. Одоо шинэ ингээд өнгөрсөн өвөл нэг сард ингээл найзуудтайгаа ярьцж байгаа л. За Монголын хамгийн анхны өвлийн каяк замын аялал заавал хийж үзсэн шүү. Тэгээ эн чинь нөгөө юм эхэлж яваа анхдагч юмнуудыг ингээд өргөн дэлгэр хийх гээд байгаа хүний л цаад санаанд нь байгаа анхдагч юмнуудыг хий гэдэг энэ юу бэ штэ одоо энэ жоохон ир зоригийн юу өөрийгөө хорцолдог ч юм уу те. Тэгээ хамгийн анхны өвлийн каяк замын аялал гэдэг юмыг Монголд хийсэн. Тэгтээ зорж ингээ Хүсгэл аймгийн Ерөнчлөм суванд одоо 60-ын голгийн өвөл хөлдөдөгөө нэг 2 км хэдэн устдаг голоо байхгүй. Тэр гол дээр зорж очиод хийсэн. Тэгээд энэ ч нэг каяк завин дээр одоо ингээ үзэгчтэй гэж хэлэхэд каяк зав гэдэг чинь айгүй эко байхгүй юу? Ямар нэгэн мотор стор байхгүй. Айгүй эко. Эко юм. Тийм одоо ингээд байгаль дэлтэй байхгүй тэрэн дээр чинь ингээд ямар нэгэн хор байхгүй хийгдэж байгаа материалууд нь дандаа олон улсын стандарт орж ирж гарч идэг тий. Тэгээд дээрс ингээл хувь хүн өөрөө л ингээд физикли ингээд сэлгүрдээд явж байгаа учраас яа тэгээ өвөл хийсэн. За хасах 34 градус. Хасах 34 градус тоо. Тий. Хасах 34 градус. Хийж үзсэн юм уу? Үзсэн. Хасах 34 хийж үзв чи. Нэг сарын тэр чи 28 29 байсан уу? Одоо яг энэ өвлийн гэсэн үг шүү дээ. Өмнө хөвлийн. Тэгээд мэдрэмж нь бол бүр ингээд үгээр хэлэх юм аргагүй. Ийм шилэн бөмбөлгөтэй л зүйлтэй. Бид чинь хүүхдээ байхдаа ингээд сэгсэрдэг тоглоомод шилэн бөмбөлөг цаас ингээд бодроод идэв шүү дээ. Тэр шиг ийм цасан ийм бөмбөлгийн дотор ийм ус хөвөөд тэр усан дээр ингээд усны мандал дээр хөвж байгаа юм шиг мэдрэмж. Тэгээд энэ усны мандал дээр чи ингээд яваад байгаа юм тий. Тий, хөвж байгаа шиг тийм мэдрэмжийг авсан. Яг гоо энийг илүү ингээд ямар гоё юм бэ те. Энэ мэдрэмжийг илүү олон хүн аваасан. Гоё юм биш үү те. Тэгээ эн чинь нэг байгаль янз бүрийн нэг хоргоом чинь энэ дээр ингээд орон нутгийнхаа яриад гоё өөрөө илүү олон залуучууд энэ мэдрэмжийг өгч юмсан гэдэг үгнээс энэ өвлийн каяк замын аялал гэдэг одоо хаас Хөвсгөл аймгийн Ерөнчлөм сумын 60-ын голд энэ яа гэдэг санаачлага гаргаад ингээд хүмүүстэйгээ яриад наацанд оролцоод явж байна. Ер нь бол 12 сарын 17 за оройтлоо хэд бол 1 сар хэд бол эхэлчихнэ тий. Хөвсгөл нуур
хөлдөөд нөгөө талаар нь явдаг болчихно. Тэ ингээд аялагч нар харьцангуй ингээд тайг руу явдаг болчихож гоё ингээд өвлийн аялал хийдэг болчих. Тэгэхээр тэнд бас гоё activity болоо тэ. Аялын нэг бүтээгдэхүүн болоод ингээд байж гинэ. Тэгээ заавал ирж өвөл аялж үзээрээ бүр үнэхээр үгээр хэлхийн аргагүй гоё. Тэгээ хасах 34 градус тэр чинь ингээд усны мандал дээр хөвөөд шүү дээ. Тэгээ чи тэр өөрөө хийгээд байгаа байхгүй. Тэгээ өөрөө хийдэг юм Монголд хэрэг байгаа. Гэдэг асуулт шүү дээ. Өвөл ингээд Монголын хаашаа ч хамаагүй юу. Чи өөрөө ингээд хийж туршиж үзэх юм хэр олон бол. За ямар гоё юм бэ чи өвөл би бол нохоо чарганы аялал гэж сонсч ирсэнээс биш одоо ийм каякны аялал гэж өстой сонсож байгаа юм. Энэ анх одоо юу? Тийм одоо анх одоо ингээд инжил эхлэгээл байж байна. Тэгээ нэг Facebook дээр нэг ийм хийлдэг завтай ингээд гусаж орж марж байгаа юм яваад л шүү. Хөсгөлдгээ. Тэр бол фейк. Тэр чинь зүгээр ингээд гадны нэг бичлэгийг тавьчихсан тийм ингээд хүмүүс зүгээр шохоор хулаал нэг бачка сэвэд яваад юм шиг. Тэр тийм бол байхгүй. Энэ л яг 60-ын гол дээр манайх л хийгээл ингээд ярилцсан байж байгаа. Хөвсгөлгээ яриад энэ өөрөө болохоор хөвсгөлийн одоо нутгийн хүн гэж. Тийм. Хөвсгөлөх юм уу те? Хөвсгөлийн Эрдэнэ олгон сум төрсөн. Тэгээ юу нөвсгөлдөө өссөн. Тариалан сумд өссөн тийм. Тариалан 10 жилээ төгссөн юм зүйл. Одоо сэлж одоо те барихыг одоо хөвсгөлдөө сурсан юм уу те? Гэхдээ хүүхд байхдаа бол тэгэл нэг мэрэгжлийн биш те тэр чинь ингээл голны хаанцаар гатлал нарийн одоо өргөн гол нарийн гол дээр ингээл явдаг гэсэн. Тэгээд цэргийн сургууль Туркид байхдаа илүү их энэ сэлхийг те хүний аймаа аврахны тэр гэдэг юмтай илүү хойр танилцаа. Тэр чинь ингээл өссөн үсээгөө заавал цэргийн сургууль гэдэг үгнээс одоо A B лүүл аваач штэ хамгийн сайн сэлдэг англи руу заавал аваач төгсгөн штэ тэр чинь стандарттай маш их бэлтгэлийн задгаадлаа дээр сэлнэ тий. Тэгэл одоо Туркид байхдаа л илүү ингээд энэ ур чадварыг сайн эзэмшиж сэлж сурж одоо усны айдсыг илүү давж чадсан бол гэж боддоо штэ. Тэгэхээр Туркид байхдаа л энэ одоо санаас идэл гарч дээ. Гэхдээ надад бол амар гой санагдаж байна. Ягаад гэвэл бид нар чинь Улаанбаатар хотод тэр тусмаа өвлийн цаг үед чинь нөгөө нэг агаар сэлгэнд аягүй гарах хэрэгтэй тий. Улаанбаатар хотод чинь бас их утаа унаар ханаа том их байгаа үед бид нар нөгөө нэг амралтын өдрүүдэд ч гэдэм Улаанбаатар хотоос гараад тий. Одоо их залуучууд бол сүүлийн үед бол аягүй их ууланд алхдаг болсон байлээ. Тэгээд өөр аймаг сумд руу очие явъя гэхээр одоо яг нэг хийх activity их дутагдаад байдаг юм шиг санагддаг гэр бүлэрээ ч юм уу найз нөхдөөрөө ч юм уу те. Тэгвэл одоо шинэ хөвсгөл рүү гарч тавхаал. Одоо хэдэн өдөр зарцуулахыг яахыг хийж тайлбарж өгөөж надад бас нэг юм төсөөлөл буулгаж одоо би жишээ за өвөл ингээд 1-5 дахь өдөр ачаалтаа байж үйж байгаа те. Амралтын өдөр заав яагаар сэлгэнд гараа хөвсгөл рүү тэр каякийг хийж очиж үзье гэж бодъё те. Шийдлээ. За одоо яг яах? За одоо ингээд эн чинь нэг юм аяллаа нэг үйлчлэгээ бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол ингэж бодож байгаа. За одоо бол нэг тодорхой болоод ингээд хамтраад явъя гэдэг министрийн газруудтай болцсон. Тэгэхээр ингээд 67 оч гэдэг те энэ Хөсгөл аймгийн тэр Ирмжил өмсөвтэй ойрхон байхгүй тэднийхтэй ингээд яриад явж байгаа. Тэнгүүд за танаад ингээд ирж байгаа аялагч нарыг манайх 60-ын гол дээр явуул л та. Тэ дурсамжийг нь өглөө л тоо гэж байгаа байхгүй. Тэр шиг ингээд хуваараа очиод 60-ын голыг үүсгэж очиж байгаа маш олон хүн байна. Тэгээ өвлийн нэг аялын маршрут нь заавал орж байгаа 60-ын голч нөгөө нэг айгуу гоё юм битүү цагаан хүүрэг болсон. Тэгээ нэг уур савсч яадаг өвөл хүүтэнд. Тэгээ ингээд хөлддгүү. Тэгээ доотлолт ингээд битүү ногоон. Тэгээ ногоон тэрний амьд ус гэдэг ааш нутгийнхан эндээс ингээд аягаар ингээд хийж усын дүүргэж авч байгаа л тэгээ бичлэг хийгээл ингээд тавиад хүмүүс хийгээд штэ. Тэгэхээр ингээд маршрутны хэсэг яа харахгүй 60-ын гол учраас тэгээд тэнд очиж байгаа бүх аялагч нарт бид нар ингээд нээлттэй байж байна. За өдөр хоног зарцуулах юм дээр. Харин өдөр хоног те чи нэг тайлбарлалтаа одоо жишээ за би одоо анд гэдэг хүн Улаанбаатар хотоос амралтын өдөр гарах гээд байгаа юм байна те хэдэн өдөр зарцуулах юм хаана унах яад ийдээ жаргалууд нь одоо хэр хоолыг гэж нэг юм надад намайг одоо нэг аваачих гээд шүү дээ те. Яг өдөр хоногийг зарцуулах дээр одоо яг тодорхой болцсон юмнууд айгүй хэцүү. Одоо шинэ яаж байгаа гэхээр хуваараа явж байгаа. Мөнийг бол одоо шинэ манай би чинь яг бүр амралтын газартаа байгаад өөрөө тэр хүмүүсээ бүгдийг ингээ кэрлээ те. Бүгдийг гол руу аваачаад байгаа юм бас байхгүй. Хамтарч ажиллаж байгаа учраас чи одоо
жанхаад аваад амралтын газрууд дээр нь очих юм одоо ингээд тойлогт нь байна уу те их тайган байна уу ингээд амралтын газрууд дээр очиод тэдэрт бид нэгээ санал тавьсан байхгүй. Тэгээд тэднэртэй ярилцаад очих юм уу өөр амралтын газарт ярилцаад очих юм хуваарь очих юм гэдгээс шалтгаалаад өдөр хоногуд нь өөр байна. Бид нар бол 60-ын гол дээр байнг байж байгаа байхгүй. А гэхдээ нэг хүн ингээд 5 өдрийг зарцуулах байх гэж би бол бодож байна. 5 өдөр зарцуулах юм уу? Тийм. Тэрийг чинь хэлүүлэх гээд би одоо хэдэн асуулт асуугаа. Үгүй 5 өдөр зарцуулж магадгүй гэж бодож байна. Одоо шиг ингээд чи аягүй шуурхаа очиж зөвхөн жаргалт үзчих болсон юм бол бас 2-3 хоног штэ. Тэгэхгүйгээр ингээд замаараа тэр аравсгатай явцлыг нь үзнэ үү те. Нэг бол одоо дуут гол гэдэг хаа тэрийг нь үзнэ үү те. Нэг бол ингээд байгалийн зохис бүрт өөр гоё газруудыг нь үзнэ үү. Тэгээ явах юм бол хамаагүй тухтай яваад 5 өдөр 7 өдрийг зарцуулах байх гэж бодож байна. За каякийн тулд 5 өдөр зарцуулж очих юм уу те? Өвөл Яг 2 өдөр зарцуулаад очиж л доо. Очоод зориод очих юм бол судалгүй. Тэгээд буцаад явчих болно. Тийм. 2 өдрийн дотор амжих юм уу те? Каяк хийж хөвсгөлд очиод ингэ хийх юм уу те? Тийм. Маршрут 3 дахь өдөр л каяк хийчихнэ гэсэн. 2 өдөр яваад очоод тэгээд 3 дахь өдөр л каяк хийд ирч болно. За. Тэгэхээр одоо найз нөхдөр ч юм уу гэр бүлээрээ ингэ явж байгаа тохиолдолд бол 2-3 өдөрт бол амжаад ирэх юм байна те. За ерөөдөө энэ спортыг те монголчууд төдийлөн сайн мэдэхгүй байж магадгүй те. Одоо тэгээд мэддэг хүмүүс нь ч гэсэн байж байгаа. Тэгээд бид нар энэ сэтгэл зүйд одоо бэлэн байна уу? Чи юу гэж бодож байна? Яг ингээд хүн амаар л бодох хэрэгтэй шүү дээ. Тийм. Чи нэг залуучууд зөнгөлсөн улс байна да. Чи нэг 15-аас 35 нас миний одоо таргеталж байгаа буюу ингээд зорилт бүлгийн хүмүүс байлаа гэж бодоход эн чинь нэг 800 гаруй мянган монгол хүн байгаад байгаа хгүй энэ насны ангилалд. Тэгэхээр эннийх нь нэг насныхын ангил дотроо экстрим сонирхож байгаа бүлэг гэж байгаа. Тэгээд тэр экстрим сонирхоод ингээд үлгэрлээд ингээд харуулгангууд нараас нь орох сонирхолтой гэсэн бүлэг гэж байна. Тэгээд тэр хэсгүүдийг нь орсны дараа ингээд би нэг яхаа туршаад үзье гэж байгаа гэсэн байхгүй. Тэгээд хүчээсэн ч тийм спортыг хийхгүй гэдэг тийм экстрим дургуун хүмүүс гэж байгаа шүү дээ. Тэгээд ямар ч байсан би бол нэг экстрим сонирхдаг яаж нэг 5,000-аас 10,000 хүн байгаа л гэдэг Монгол залуучууд те. Тэгээд тэр зорилт бүлэглүүгээ хүрээд үлчшияа л гэдэг зорилготой явж байгаа шүү дээ. Тий. Хин ээлжин. Тэгэх юм бол тэр таазаад авчих юм бол дараагийнхнаас ороод ирэх хаа. Аяндаа. Тий. Би бол одоо Монгол залуучуудыг те гээд маш олон төрлийн шин зүйлүүдийг туршиж үзээд те. Одоо яагаад гэвэл бид нар чинь нөгөө нэг яг үнэ чиний хэлж байгаа шиг манай монголчууд бол Улаанбаатарчууд ч гэсэн бид нар залуучуудын их орн те маш их залуучууд байж байгаа. Бидэрт дутагддаг нэг зүйл нь юу вэ гэхээр мэдээж чөлөөт цагаа өнгөрүүлэх зүйлүүд их дутагддаг гэж боддог. Тэр тусмаа спортын те төрлүүд Монголд аягүй сайн хөгжих ёстой гэж би боддог. Одоо сая чинь Physical Asia дээр ч гэсэн те манай монголчууд монгол хүний тэр багийн спортын гишүүд ч орж ийн те ганцаарчсан төрлийн спортын төрлийн гишүүд ч ингээд орж ийн те. Тэгээд тэр монгол хүн бол потенциал, ур чадвар, дайчин байдалтай монгол хүний өвгдөл маш их байдаг. Тэгвэл энэ хоёлаа энэ каякны спортыг хоёлаа ярих гэж би бодож байна. За энэ бол одоо спортын төрлөөр одоо хичээлэх боломжтой юм уу? Энэ одоо жишээ нь ганцаарчлсан төрөл юм уу? Эсвэл багийн төрөл юм уу? Монгол хүний зан чанар өгөгдөлд хэр зохистой юм те? Одоо дээрэс нь одоо бид нар чинь завны спортын төрлөөр одоо хаана явдгийг байдаг юм уу те? Чин талаар гоо дэлгэрэнгүй тайлбарч өгч байна. За завны спортын төрөлд манайх ч бас уг нь эрт орж исэн хөвгтэй юм билээ л дээ 90 оны сүүлээр бол манайхан бас найсаа шиг явдаг байсан юм билээ. Гэтэ би бол нарийн түүхийг нь Монголын нарийн түүхийг нэг тань судалж үзээгүй. Гэтэ яг одоо бол ингээ манайх миний бол бэлтэж байгаа 2 тамирчин байна. Азийн аврагт сүүлийн 2 жил оролцсон. За Азийн аврагт 24 25 оны Азийн аврагт очиж оролцлоо 2 тамирчин аваад. За ер нь яг манай хоёр ингээд гол дээр явж ясан туршлагатаач гэсэндээ яг спорт талаас бол тийм хатар сүрхийн экспириенстэй хүмүүс биш шүү дээ. Тэгэхээр ингээд анханаас нь бэлдэх шаардлагууд гарч байгаа. Тэгээ биш нөгөө дасгалжуулагчийн үүрэгтэй явж ясан болохоор анханасаа баягаалагчаар явж ясан учраас ингээд олон улсын дасгалжуулагч нартайгаа нийлээл за яах вэ хүү гэлцээ өглөөл тэ. Тэг чиг олон улсын
Канада холбооных нь юунууд ирсэн те гарч ирсэн. Тасалжуулагч нар ирсэн. Тэгээ ингээд хамтраад бэлдэж байгаа байхгүй. Тэгээд миний хувьд яг илүү жоохон шинжилгээ ухаан тал руугаа сонирхолтой учраас бас юу гэж харсан байвал за биеийн анатомийн бүтц буюу ингээд бие бэлтрийн хувьд энэ спорт монголчууд руу ирэх зохимжтой юм бэ гэдгийг л харж байгаа. За. Тэгээ ингээд хараад үзэнгүүт монголчууд нэг самбаачлах гэдэг үүднээсээ харьцангуй бие бэлтрийн цээжний биар те гол эсний биар гэдэг юм байдаг учраас зохимжтой байна гэдэг дүгнэлтэнд би хүрч явж байна. За. Тэгээ яаж юм гэхвэл ингээд хоёр тамирчин маань 2хан жил бэлдээд энэ 25 оны хаврын 3 сарын одоо ингээд Азийн аврах шалралт тэмцээн дэлхийн ранкид одоо ингээд орох эрхийн 2 дахь жилдээ шууд дэлхийн ранкид орж байгаа байхгүй хоёр тамирчин. Бүр. Тийм Монголоос би одоо анх удаа гэлж бурууч байгаа. Гэтэ ямарсан Монголоос миний мэдх юм бол ингээд слалом гэдэг төрөл буюу хамгийн экстрим төрлөөр нь очиод дэлхийн ранкид Монгол тамирчид орчлоо шүү дээ. Тэгээ 2 дахь жил дээрээ чинь бүр аймаа гоё түүх дурсамж тий. Тэгээ энийг нь гэрчлээд энийг ингээд түүх бүтээлцээд явж байгаа одоо үнэхээр баяртай байна. Тий. Тэгээд нөгөө талдаа яг ингээд завны спорт бол дотор аяг болон төрлөлтөө спринт төрөл гэж байна, слалом төрөл гэж байна тий. Одоо ингээд сингл дабл тэрнж бас спринт слаломд орчин аяг болон төрлүүд байгаа ингээд толгой ирэх мэрэг юм байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол би бол ингээд Монгол тамирчдыг цаашаага өсвөр наснаас нь залуугаас нь бэлдээд явах юм бол аягүй боломжтой спорт юм байна л гэж харж байгаа шүү дээ тий. Тэгэхээр ингээд ирээдүйд яг миний нэг зорилго байгаад байгаа. Тэр гэж хэлэхэд би ингээд 2032 оны Олимпиад Монгол хүн энэ спортоор хармаар. Спорт орно шүү дээ. Тэрний төлөө зоримоор байна. Монгол хүн 2032 оны Олимпиад одоо чи ерөөсөө хэдхэн жил вэ шүү дээ тий. Тийм 28-нд нь бол юм чинь 2032 оны Олимпиад нь тий. Монгол хүн харъя л та. Чи боломжтой гэж үзнэ. Боломжтой болгоно шүү дээ. Одоо эн чинь нөгөө юм зүрх сэтгэл нь зориг нь тий хий гэсэн ингээ сэтгэл нь байхад энэ чинь ингээл туршлаа шүү дээ. Одоо тэгээ тамирчтай өсвөрөөс нь бэлтээ. Одоо ингээд 12 3 та хүүхэд нэг 5 6 жил бэлтгэхэд тий 18 9 болчих шүү дээ. Тэгэл Олимпиад явъя л да. Яа болохгүй гэж чадна шүү дээ монголчууд. Тий. Надад аягүй сонирхолтой санагдаж байна. Одоо жишээ нь за энэ тэгвэл энэ каякны төрлөөр одоо Олимпиад Монгол улсын одоо тамирчдыг ирээдүйн тамирчдыг бэлтгэх гээд байгаа юм шүү дээ. Тий. Миний зорилгууд энэ бол тий. Ааха. Тэгэхээр одоо энэ яг өөрөө түрүү ярьлаа одоо бие организмын хувьд ингээд Монгол хүний юм цээжний тий одоо энэ цээжний хэсэг гэдэг юм уу айгу багтаам цайтай гэдэг тий. Тэгвэл одоо тэр биеийн одоо яа тий хөл мөл оролцдог юм уу гар мар оролцдог юм уу яадаг ийдгийг тэр спортоор одоо жишээ нь бокс дээр бол ерөөхдөө хурц шаардлагатай тий. Уяатан байдал. За тэгэл гарны хөлний маш тийм хөдөлгөөнүүд маш их шаарддаг спорт тий. Тэр нь каяк гэдэг спортыг битггүй хүмүүс чинь нэг гоё нүдэнд нь харагдтал одоо тайлбарлаж өгөөч одоо яг ч одоо рекламдах гэдэг шүү дээ тий. Одоо энийг хүмүүс таниулах гэдэг. За каяк завны спортын одоо ингээд биений онцлог бол бүх биений болч оролцсон. За. За хамгийн төлхөө оролцдог гэх юм бол мэдээ цээж одоо бэлхүүсний энэ хэсэг нь байнга ингэж хөдөлж байгаа учраас ингээд. За. Өөрөө каякер бахаа хичээллээ амар том цээжтэй. Тэгээ энэ хэсгээр бол байнга ажиллаж байгаа учраас бас ингээд хэвлийн өөх мөхтэй одоо мэдгүй илүүдэл чин болов байхгүй болох боломжтой. Яг ингээд тамирчин хүний хувьд бол бэлтгэд бол голцоо ингээд хөл орчлоо л да спринт төрөл дээр бол байнгын хөлөөрөө ингээд зэрэг оролцож явж идэг. Хөлөөрөө татал түлхэлтэй хамт зэрэг явж байгаа байхгүй. Тэр цээжний бартаа. Тэгэл татал түлхэлтийн л одоо нюансын асуудал шүү дээ. Яг ингээд спринт төрөл буюу экстрим төрөлдөө ороод ирэх юм бол жоох мэдрэмж амар хөндөгддөг. Слалом төрөлдөө шүү. Тэгээ спринт буюу ингээд шулуун зам дээр чи ингээд олимп дээр харангуут ингээд шулуун зам дээр ийм хоёр талаар нэг юм бөмбөлөг шиг юм татцсан. Яг тэр зам дундуур ингээд ганцаараа суугаад ингээд 500 м 1000 м амар урд явдаг шүү дээ. Тэр чинь одоо ингээд шулуун замд оролдохгүй спринт төрөл нөхгүй. Тэгэхээр тэр төрөл дээр бол ингээд илүү их яг цээжин биений бяр. Ганцаараа юм уу олуулаа юм уу? Тэр айгүй олон төрөл. Сингл байна, дабл байна, 5 байна, 10 байна. Тий, тэр чинь ингээд шулуун зам дээр айгүй олон юу нэ сонголттойгоор оролддог байхгүй. Тий. Тий. Биений ер нь цээж хэсэг маш их оролцсон. Бяр. Тэгээ дээрэс нь гарны бяр маш их шаарддаг. Цээжхээс илүү бас нэг нурууны
гол ясны байр юм да. Хойгороо тий 70-ны өргөн тэгэл нурууны хэсгийн одоо булчин ажиллаж байгаа учраас энэ хэсгийн одоо булчин маш сайн хөгжиж бяр сайтай хүн л ер нь аюу сайн амжилт үзүүлдэг юм шиг харагддаг штэ. За одоо шиг хүүхэд байна те 10 настай хүүхэд юм 15 настай хүүхэд юм одоо энэ ямар нэгэн спортыг одоо тохиромжтой нас гэж байдаг те тэр нас нь хит те тэгээ дээрэс нь клуб энтер гэж бас байгаа байхгүй юу клубыг одоо би байгуулсан юм чинь та. За тийм Падл Монголи би одоо өсвөрийн 9 санирчин байна миний ингэ бэлдээд эхнээс нэгээд за энэ спорт явж ирсэн юм чи ингээд завин дээр тэнцвэрээ олоо сурчих эргээ сурчих усны хайцыг дарчих гэдэг нэг тодорхой хэмжээнд бэлдсэн хүүхэд байна. Тэгээ эдгээр маань бол ингэ харьцангуй 12 3 тагаас нь эхэлчихэж байгаа учраас жоохон томдоо орчиход байгаа байхгүй. Аль хэдийнэ ингээд нөгөө тэр чинь нэг юм спорт зориулагдсан булчингийн хөгжил спорт зориулагдсан одоо ингээд санах байгаа шүү дээ булчингийн санах. Тэр юмнууд чинь ингээд тэр спорт одоо дадах хугацаа энэ тэр юм чинь аль болох хүүхдээсээ байвал бага наснаас байвал зүгээр юм байна. За ингээд манай Австрал манай коуч манай ахлах засгалжуулагч хийжсэн Майк Трус гэдэг багш байдаг байхгүй. Насаараа коуч хийсэн баг. Тэгээд Майкийн надтай ярьж байхдаа хэлсэн байхгүй. За чи эцсийн завны спортер хийжсэн бэ гэж байна. Би чи өөрөө дасгалжуулагчаар очсон чинь аав айгу лаг ингээд багасаа явсан гэж бодож идэг. Тэгсэн чинь үгүй. Тэгээ би ингээл 19-с 18-19 төдөө л ингээд танилцчихсан түүрхэд тэгэл одоо л зүгээр ингээд спортоор Монголд юм байдیں۔ Сайн хөгжөөгөө ингээд хөгжүүлэх явж байгаа гэсэн чинь. Би 5 настаас нь бэлдсэн шүү дээ. Гэж байна. Бүрөө 5 настай боломжтой юу гэж асууж байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд 5 настай дээр зүгээр л ингээд нэг тавсан дээр тавьж байгаа л ингээд усан дээр наасан цааш ингээд зүгээр устаа танилцуулаад юм л да. Тэгээ хантаа зөнгөс болохоор унгаагаал аваад тий. Тэр чи жоохоо юм байгаа шүү дээ. 5 настай гэдэг чинь. Тэгээд яг хуу ингээд зөвлөө бодоод үзэхэд тийм байгаа. Би 5 настайдаа морь унжлаасан байхгүй. Тийм 5 настайдаа зай унж байгаа байхгүй. Тэгээд 5 настайдаа зай унаад ингээд дэлхийн рекордуудыг эвдээ те дэлхийн энэ спортын манлаад ахгаа үзэж байгаа тамирчтай 5 настайгаас морь унаад эхэлсэн залуучууд өрсөлдөх боломж хэрвээ хэцүү байхгүй. Тэр аль болох багаас нь эхлүүл зүгээр юм байна гэдэг л дүнлэлэнд хүрсэн миний хувьд бол. Тийм. Чамд бол ихтэй их том сорилт тулгарч ийн гэж би бодож байна. Яагаад гэх асуулт. Морь ундаг монгол хүүхдүүдийг те одоо нүүдэлчин соёлтой ийм хүүхдүүдийг те багасаа одоо морьтой одоо ингэж найзалж нөхөрлөж амьдарч өссөн хүмүүсийг ч завтай найзлуулах гэдэг шүү дээ. Тэ тэр энэ чамд айгүй том сорил биш үү? Сорил шүү дээ. Тэгэл энэ сорилын ард гарах гэж байгаа. Яг уу ингээд хүн болгон энэ спортоор хичээлэх албагүй те хүн болгон ингээд дуртай байх. Гэхдээ энэ дунд чинь нөгөө сонирхож байгаа хэсэг байгаа байхгүй. Тэнд л итгэлтэй байна. Сонирхож байгаа хэсүүд байгаа. Тэр хэсгийг нь одоо үнэхээр олчих юм бол тэгээ энийг ингээд цаашаа хөгжүүлэх арга замаа ингээд эрэлхийлээ явж байгаа хүний хувьд те цаашаа боломжууд гарч ирэх нь ойлгомжтой. Нөгөө талдаа ингээд морь ундаг, зав ундаг асуудал бол энэ бол ингээд цаг хугацааны л юу штэ те. Гэхдээ ингээд генд нь гихчээр те генд нь морь ундаг юм бол байгаа шүү дээ Монгол болгоод. Тэр яг морь ундаг юм ингээд байглаасаа одоо төрхөөсөө гендэж ингээд байгальтайгаа ойр байгаа тэр мэдрэмж бол усанд амар хэрэг болно гэхээс юусэн бороо зүйл биш. Усны гол төрлийг ойлгох, тэ унш сурах, тэгээд дээрээс нь тэнцвэрээ сайн олдог байх мах чинь морьтой аяг төстэй шүү дээ. Чи морин дээр хүүхдээ байхдаа ингээд тэнцвэр олж явж байгаа бодлоо. Зам дээр тэнцвэр олохтой яг адилхан. Адилхан үү? Тийм. Ойрцоо шүү дээ. Чи ингээд хазаахад аягүй гоо жишээ байна. Тийм. Хазаагаад ингээд явж байхад ингээд морин дээр хазаадагтай адилхан тэрэн дээр яаж тэнцвэр олох юм? Нөгөө талдаа ингээд сэлгүүрээ ингээд тэнцвэржүүлж байгаа байхгүй. Тэгээс нөгөө нэг морь унж байгаатай адилхан ингээд тэнцвэрээ олоод хүүхдээ хасаа сурна шүү дээ. Тэгээд усны гол төрлийг унш сурах бол ингээд практик дээр хийж явсаар хагаад ингэж орж байгаа бол энэ дээр нь дарах юм байна гэх суралцаа явчих болно шүү дээ. Дээрээс нь тэмцээ чинь урсны урсгал энэ төр байгаа хүний биеийн тэнцвэрийг аягүй сайн олох ёстой учраас монголчууд тэр өгдөл нь бас байгаа юм байна. Энэс аягүй сонирхолтой жишээ байна. За тэгэнгүүт одоо фидбек гэж бид нар ярьдаг те. Одоо ингээд за одоо энэ манай морь ундаг монголчуудыг зай унуулах гээд байгаа ус чин даймаа. Тэ одоо энэ өөрийн чи одоо энэ туул голын
айсав газар ингээд хүмүүст зайв унуулаа, за хөвсгөл нууранд, за хөвсгөлийн бас ямар гол хэлээ уучлаарай. Жаргалан тоглолт. Жарган тоглолт. За уучлаарай. Тэгээд голууд ингээ юу чи тэгээ унж байгаа хүмүүст одоо ямар фидбэктэй, ямар сэтгэлтэй байна, юу гэж юм ер нь. Яг бүгд амар айж ин гэж юм уу, гоё байна гэж юм уу, яаж гэж юм гоё тийм жишээ энэ төр байвал хуваалцаач. Нийтлэг нь аягүй галзуул гэдэг штэ. Тасархай юм байна, галзуу юм байна, гоё юм байна. Тэгээ айцаад авчлаа шүү гэдэг. Одоо шинэ ингээд 2 жилийн хугацаанд аялал хийгээ явж хаад гомдолтой байна. Тэ би ингээд чам тэдэнд өрөг төлсөн ингээ аялалд явсан. Би гомдолтой нэг ч хүн гарч ирээгүй. Тийм үү. Энд чинь өөрөө тэгэл урам бохгүй юу. Тэгээ ингээд дуусныхын дараа хэр байсан гэдэг асуултыг бол би байнга асуудаг. Тэгэхэд ингээд аялагч нар маань амар гоё сонирхолтой байлаа. Тэгээ дараа заавал турч үснэ. Айгүй гоё юм. Ингээд нэг удаа хэлсэн хүн дараа нь тайж ирдэг байхгүй. Заавал ирдэг байхгүй. Тэр нь амар гоё. Тэгш нөгөө тэр тухайн авсан мэдрэмжээ дахиж авах гээд ирж байгаа штэ тий. Тэр ч мөр амар тасархаа тийм урам авах зүйл байхгүй. Яг фидбек дээр ингээд ансаарч яг би өөрөө ингээд шударгаар шүмжилж байгаа хүмүүст аягүй дуртай. Шударгаар шүмжлээсэй гэж боддtiin. Яг тэгж амар ширүүн орж ирж байгаа нөхөр бол бага л байна л та. Гэхдээ одоо ингээд эрсдэл тал дээр нь хэлүүл амар гоё байхгүй тий. Дааш гэхдээ тэгж орж ирэхгүй. Гэхдээ би бол ингээд өөрийнхөө мэдрэмжээр за энийг нэг хичээ сайжруулчээ тэгчээл гэж явж байгаа. Дээрээс нь танаа энэ ураач аягүй гоё юм шүү дээ. Ус дурсамжийг тань хөглөнө гэд тэ. Яа ус. Манай Монголд ингээд устай холбогдлоо дурсамжтай хүмүүс хэр их юм бол тоо тий. Тэгээд усаар дамжуулаад өөрийнхөө дурсамжийг хөглөлтөө тэр орон зайг чинь боломжийг манахаас олгоод өгье гэдэг байдлаар ингээд урайгаа гаргасан. Усаар ингээд дамжуулж ингээд завин дээр суугаад дурсамжаа өглөх маш их орон зай боломжууд нэгдэж байгаа шүү монголчуудаа тий. Ирээд маахтай холбогдоо тий Падл Mongolia, Instagram болон Facebook бүх хуудасаар холбогдоо тий асууж лавлаад зөвлөгөө аваад тий ингээд дурсамжаа өглөөрөө гэж хэлсэн. За тэгтээ одоо яг энэ каяк гэдэг спортыг Монголд одоо чинь одоо юу гэдэг юм танигдаагүй байгаа төрлийн спортыг тэгээ таниулна гэдэг чинь бол миний хувьд бол бас те өөрөөр ч бас айгүй бахарх чинь. Яг тэгвэл манай монголчуудад зунж тэр өвүүлж тэр те одоо Улаанбаатар хот дотрооч тэр Улаанбаатар хотоос гараад ч тэр бидэрт нөгөө нэг тэрс ма залуучууд бидэнд бол нөгөө нэг хийх зүйл маш их дутагддаг те активити. Романтик хосоороо те найз нөхдөөрөө ч гэсэн гэр бүлэрээ ч гэсэн те тэгээ дээрэс нь энэ хүү шин зүйлийг Монголд оруулж ирж байна гэдэг утгаараа бол одоо өөрт чинь бол одоо маш тийм гоё ер нь хүн шинэ юм хийн гэхэд л маш олон тийм адреналин ялгардаг шүү дээ. Дээрээс нь өөр чинь хийж байгаа зүйл нөгөө экстрим төрлийн спорт тий. Монголчуудыг бидрийг юм хийх зүйлтэй болгож байгаа нь маш сайхан юм. Дээрээс нь өөрт ч одоо морьтон монголчуудыг одоо усчин одоо монголчууд бас ингэж бид нар ингэж өөр зүйлийг ингээ хийх боломжийг олгож байгаа нь бас сорилттой ч гэсэн маш том гоё тийм салхийг зусж байгаа алхам юм гэж би бол харж байна. Ингээд өөрөө чинь дээрээс нь одоо юм шинжлэх ухааны салбарын хүн те одоо юм усны салбар, аж үйлчлэлийн салбар, спортын салбар руу орж байгаа нь бас их сонирхолтой юм гэж би бол ингээ харж байна. Тэгээ өөрөө чи хийж байгаа болон монголчуудын, монгол залуучуудын төлөө, монгол гэр бүлийн төлөө бас юм шин зүйлүүдийг оруулж ирж байгаа. Дээрээс нь маш олон энэ салбарт ингээд бас тамирчдыг бэлдэнэ гэсэн зорж байгаа 2032 оны Олимпиад Монгол тамирчдыг каякийн спортын төрлөөр оруулна гэж байгаа. Энэ бас гоё энэ дайчин байгаа байдал чи өөр чи маш их баярлж байна. За тэгээд энэ каяк спортыг сонирхож байгаа хүмүүст бас нэг хандаж аюулгүй байдал талаас нь нэг гоё нэвтрүүлэг маань подкаст маань төгсөж өгч байна. Тэгээд та юу гэж хэлмээр байна? Аюулгүй байдлыг тэгэл бид нар хангая. Тэг эхлээд сонирхоод өөрсдийнхөө тэр сорилтод өөрийнхөө сэтгэл зүг бэлдээд тий. Тэгээ айцаа даван туулаад хүрээ тэр тий. Тэгээд тэр үед нь бол манай баг бэлэн байж байна. Заагаад өгье. Туршлагаасаа тий. Дараагийн төвшөнд нь гаргаад өгье. Тэгээ сая одоо физикал яшаа ингээ дууссан дараа байгаа учраас тэгээ өөрсдийнхөө бас нэр бас урайтайгаа холбогдолтой би бол ингээд дайчин монголчууд те урагшаа гэдэг шиг ингээд сэлүүрчин монголчууд урагшаа л гэж те сэлүүрчд урагшаа те Падл Mongolia падлчин сэлүүр тэгээ сэлүүрчд урагшаа л гэдэг.
Санаа зовлтгүй усчин даймаа таны аюулгүй байдлыг хангатаа тий. Ийм байна. Ингээд за ингээд мэдлэг подкастын энэ удаагийн дугаараар манай даваа сүрэн өгөхтэй Давидын сүрөө оролцлаа. Тэгэхээр ерөөдөө энэ каякны спортын төрөл бол манай монголчууд тэр дундаа одоо бидэрт бол маш тийм шин төрлийн зүйл юм. Ингээд энэ удаагийн подкастаар маань одоо энэ каякны спортын төрөлтэй холбоотой мэдлэгийг, туршлагыг бид бүхэндээ хуваалцлаа. Ингээд дараагийн дугаараар та бүхэнтэйгээ уулзах болно. Мэдлэг подкаст.